Бид бүхний дуртай амтрхан удаг амт дундаа хэрхэн бүтэх талаар товчхон өгүүлье. Бүтээгдэхүүний найрлагын хэсэг. Бүтээгдэхүүнийг хийхдээ эхлээд газрын гүний цэнгэг усыг соруулан нөөцлж авна. Энэхүү нөөцлсөн ус нь технологийн боловсруулалтанд ороогүй тул усыг цэвэршүүлнэ. Усыг цэвэршүүлэхдээ эхлээд холормын жуулж хэрэггүй бактериудыг устган ариутгадаг. Дараа нь хайрхан шүүлтүүрээр механик холцыг, нүүрсэн шүүлтүүрээр органик болон элдв үнэрийг шүүн усыг цэвэршүүлнэ. Бүтээгдэхүүнийг найруулах цэвэршүүлсэн ус бэлэн болсны дараа эсэн чихрийг найруулж Цельсийн 90 градусд хайлуулж бүтээгдэхүүнд хийдэг. Ингээд цэвэршүүлсэн усанд эсэн чихэр жимсний концентрацийг хийн бүтээгдэхүүнийг найруулна. Найруулсан бүтээгдэхүүнийг дахин 90 градусын хэмд халааж найруулад нөөцийн савнд хийснээр бүтээгдэхүүн савлахад бэлэн болно. Бүтээгдэхүүнийг ариутгах хэсэг. Бүтээгдэхүүнийг UHT халаах төхөөрөмжөнд нэмэх 150 градус хүртэл халааж ариутгаад буцааж нэмэх 20 градус хүртэл хөргөн савлахад бэлэн болгоно. Савлгааны хэсэг. Хуруу шилийг нөөцийн хэсэгт хийн эрэмблэн жигдрүүлж халуун танаар халааж лонх хэлбэрт оруулна. Лонх хэлбэрт орсон савыг агаарын дамжуулах хэсгээр хөөгдөн савлгааны машинд очино. Бүтээгдэхүүнийг савлах хэсэг нь вакуум орчимд хийгдэх бөгөөд бөглөө, сав, найруулсан бүтээгдэхүүн дээд зэргээр ариутгагдсан байна. Савыг ариутгах хэсэг. Лонх хэлбэрт орсон савыг хүчил төрөгчийн хэд эслээр ариутгана. Ариутгалд орсон савны хүчил төрөгчийн хэд эслийг 150 градус хүртэл халааж, ус агаар болгон задалж бүтээгдэхүүн савлах савыг ариун болгоно. Ингээд бүтээгдэхүүнийг савлах сав бэлэн боллоо. Бөглөөг ариутгах хэсэг. Нөөцийн савнд байгаа бөглөөг эрэмблэн дамжуулах хоолоогоор дамжуулан бөглөөг ариутгах хэсэгт оруулан хүчил төрөгчийн хэд эслээр ариутгана. Хүчил төрөгчийн хэд эслийг нэмэх 150 градус хүртэл халааж, ус агаар болгон задалж бүтээгдэхүүн савлах савыг бөглөө ариун болно. Бүтээгдэхүүнийг савлах хэсгийн даралт орчны даралтаас 1 бар даралтаар илүү нөхцөлд бүтээгдэхүүнийг савлах бөгөөд ариутгасан савнд ариун бүтээгдэхүүнийг савлаж ариутгагдсан бөглөөгөөр бөглөнө. Савлагдан гарч байгаа бүтээгдэхүүний чанарыг гэрлийн мэдрэгчээр шалгана. Бүтээгдэхүүний дүүргэлд дутуу савлагдсан хэсэг, бөглөө сул бөглөгдсөн зэрэг чанарын доголдуудыг ялгадаг мэдрэгч гэрэл бүхий төхөөрөмжөөр бүтээгдэхүүнийг шалгана. Чанар шалгагчаар орсон бүтээгдэхүүнд шошго углагдан халаагч танаар орон наагдаж лазераар бүтээгдэхүүний үйлдвэрлэгдсэн он, сар, өдөр тавигдана. Ийхүү бэлэн болсон бүтээгдэхүүнийг багцлан боох машинд оруулан худалдаанд гарснаар та бүхний амтрхан удаг ундаа бэлэн болно.